За дараагийн танилцуулах загвар нь бол эцэг эхтэй харилцсан бүртгэлийн загвар байгаа. За энэ мэдээллүүдийг багны нэр томьёоны дагуу бөглөөд за сонголтоор бол энд холбогдсон хэлбэрийн сонголтоор орж ирсэн. Утсаар ирсэн бол зэнхэр имэйл бол ногоон гэх мэтчлэн сонголтоор. За энэ сонголтыг бол мөн өөрчилж болно. Дата дотор data validation дараач энэ сонголтуудыг өөрчилж болно. За холбогдох шалтгаан гэдэг дээр бүхэн ялгаагүй сурлагын хягцсан төлөвийн асуудлын эерэг үнэлгээ уулзалт товлох гэх мэтчлэн сонголтоор оруулж өгнө. Энийг мөн data validation-ээр өөрчлөх боломжтой. Товч тайлбар арга хэмжээ авах хэсэг гэдэг дээр тийм үгүй дараагийн хяналтад явгано гэдэг дээр тавиад ажилтны нэр гэсэн ийм хэсэгтэй загвар байгаа. За мөн эцэг их багшийн уулзалтын хуваарийн загварыг оруулж ирсэн. За сурагч эцэг их асар хамгаалагчийн нэр, хот баяр хутас, уулзалтын хэлбэр, биечлэн болон утсаар захимаар, уулзалтын явц бол явцааг мөн харуулж өгж байгаа. Уулзах огноо, цаг. За дахин уулзах хэсэг гэсэн тийм үгүй гэдэг сонголт нь бол оруулж өгсөн байж байгаа.